Сайн байцгаана уу өглөөний мэнд. Өнөө өглөөний бидний цээжлэх ишлэл Мика номны 6 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл байна. Юун сайн болохыг хүн минь чамд тэр айлтсан, зөвийг үйлд инэрлийг хайрл. Өөрийн бурхантай даруухнаар алах гэхээс өөр юуг тэр чамаас шаарддаг вэ? Хамгийн сайхан төлөвлөгөө, бидний төлөв хамгийн сайхан зүйлс Библиэр дамжуулж Бурханаас бидэнд өгөгдсөн гэдэгт би итгэдэг. Та бүхэн ч бас итгэдэг байх. Тэгээд Иремья номонд хэлдэг те мөнхийн сайн сайхан төлөвлөгөөнүүд бидний төлөө байдгаа гэж. Тэгэхээр Библи бол бидний амьдралын гарын авлага, биднийг Библиэлд зөвшөөрч хийгэрээ гэж уриалсан зүйлүүд нь бидний сайн сайхны төлөө байдаг. Бас болохгүй шүү гэж хоригдсан зүйлүүд нь бидний бас л сайн сайхны төлөө хоригддог юм шүү. Тэгэхээр Библийг хэрвээ уншиж судлах юм бол бид эндээс өөрийнхөө төлөөх хамгийн сайн сайхан төлөвлөгөөнүүдийг олж мэдэж болно. Яг үүнийхээ дагуу зөвийг зөв зүйтэйг үйлдэж хууль тушаалын дотор амьдрах юм бол энэ үйлдэлээрээ дамжуулаад бид бас Бурханаас ёроолыг хүртдэгэ. За тэгээ Библи биднийг хайрл гэж уриалдаг. Тэгээд Иоханыг санаж байна. Маш олон хэсэгтээ хайрлахыг уриалдаг. Иесус Христийн өргөл өөрөө хайр байсан. Библийг бичиж бидэнд өгсөн нь хүртэл өөрөө бүхэлдээ хайр юм аа. Библи бол хайр, Бурхан бол хайр. Тэгэхээр инэрлийг хайрлаж зөв зүйтэй тушаал хуулийн дагуу үйлдэж тэгээд Бурхантай хамт даруй байх энэ тухайн асуудлыг бид бас анхаарч үзэх хэрэгтэй. Бурхан биднээс илүү маш их зүйлийг шаарддаггүй. Биднийг зулын гол болж өөрийгөө өргөөсэй гэж шаарддаггүй. Биднийг маш их зовж шаналж хичээгээсэй гэж шаарддаггүй. Харин биднийг тушаалын дотор баяр хөөртэй алхаад инэрэнгүй нэгүүлсэнгүй хайрлж үйлчлээд тэгээд Бурхантайгаа хамт бардам биш харин даруй байхыг уриалдаг. Тэгээд өнөөдрийн туршид та бүхэн бас энэ ишлэлийг бясалган бодоод тэгээд цээжнийхаа самбарт бичиж аваарай. Ядарсан, зовсон, асуудалд орсон, сорилт бэрхшээлтэй үедээ яг цээжнийхаа самбарт байгаа ишлэлүүдээсээ сэргээн санаж бас амлалтуудад нь итгэж найдаж амьдралаа удирдаарай гэж уриалж байна. За өнөөдрийн ишлэлтэй хамт байсанд баярлалаа.